Сүхбаатар аймгийн Эрдэнэс хаан сумын Жаргалан тогийн нутагт байх гашууны хөндөй. Хадгалан 3 хошууны орой зотлохын улаас нэлийн зүүхэн хойно байх гашууны хөндөйд Эрдэнэс хаан сумын Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлийн дарга шүхэрдийн там сүрэн захиралтай нүүдэлчин группээс ивент итгэж тахилга наадмыг зохион явуулдаг уламжлалтай. Нүүдэлчин овгийн Балжин Нимбүгийн шүхэрдийн үр хүүхдүүдээс 2013 онд очирвааны бурхныг өвөг дээдсийнхээ төрлөх нутаг гашууны хөндөйд бүтээн босгож нутгийн олныг баясгасан шашны зан үйл тахилгыг баяр наадмын хамт зохион явуулсан. Тэр цагаас хойш 3 жил тутам зохион явуулах шийдвэрийн дагуу 2016 оны 8 дугаар сард 2 дахь удаагийн наадмыг Эрдэнэс хаан сумын төвд 3 түмэн адууны баяр Шилмэл малын үзэсгэлэн худалдаатай хамт зохион явуулжээ. Их насны морины уралдаанд Эрдэнэс хаан сумын аймгийн алдарт уяач Ишин Шаргамар төрүүлсэн бол Хязаалангийн уралдаанд тэр жил 2016 оны зүүн бүсийн хурд наадманд төрүүлсэн Даргин сумын угуул Монгол улсын авраг малчин Гомсрынгийн дөрж цэрэнгийн хонгор халдсан мөрөө төрүүлсэн. Харин Шүдлэнгийн уралдаанд өнөө жил Ардын хувьсгалын 99 жилийн үндэслэх баяр наадмын азарганы уралдаанд айргийн тав дурдсан Ламжуугийн Бачиргалын харуурэ төрүүлсэн. 10 хангал бурхтын нэг буддын шашны нууц өвдсөн хаан хэмээн алдарсан. 10 зүгийн хар хорыг дарж очирлууга Мандан Бадрахын бэлэгдэлд очирваан бурхныг нутгийн зүүн олны тусын тулд энхүү бүтээж тахилга наадмыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Бэлгийн улирлын тооллын 17 дугаар жарны уруулаг чимээг гахаа жилийн намрын тэргүүн хар бичин сарын аршаан барилгатай шар хулган өдөр буюу аргын толлын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион явуулжээ. Сүхбаатар аймгийн орлогч дарга Мөнхболд сумын дарга Батсайхан тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагуудаас гадна иргэд өргөн дэлгэр хүрэлцэн ирж оролцож лам хуургууд очирваан бурхны тахилга мөн нутаг орон ган зүдгүй байх буян номын авшиг хурааж нутгийн уул усыг баярлууллаа. Гашууны хөндөйн шүтээний тахилга наадмын 3 насны хурд мордын уралдааныг зохион байгуулж соёлонгийн уралдаанд Дорнод аймгийн Булган сумын уяач Дэмчгийн Батсуурийн хээр соёлын түрүү магнайт хурдаллаа. Шүтлэн үрээ зүүн бүсийн хурд наадманд 9-д хурдалж байсан энэ хээр соёлын түрүү магнайт хурдалсан бол Эрдэнэс хаан сумын малчин Амар Заягийн хүрэн, Сүхбаатар аймгийн Баруун урт сумын Эрдэнэ чөлөөний хүрэн, Сүхбаатар аймгийн Даргин сумын уяач Ганбаатарын хээр халзан, Онгон сумын уяач Минд баярын зээр дүрээнүүд айргийн тавд хурдалж хурсан олныг баясгалаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэс хаан сумын гашууны хөндөйн шүтээний тахилгын уралдаанд уяас адган тохир зурсад төрүүлэн ирсэн нэ хурдан соёлонгуудын эзэн хүнийг дуртуулаа. Түрүү магнайт Дорнод аймгийн Булган сумын уяач Батсуурийн хээр Амгүзүн Сүхбаатар аймгийн Эрдэнэс хаан сумын Далтварогийн уяач Амар Заягийн хүрэн айргийн гурав Сүхбаатар аймгийн Баруун урт сумын уяач Эрдэнэ чөлөөний хүрэн айргийн дөрөв Сүхбаатар аймгийн Даргин сумын уяач Ганбаатарын хээр халзан айргийн тав Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Минд баярын зээр аймаг сумдын засагдарнар артын улам багшнар атыр татнуудын өмнө намыг татд солид утусан идэ уртун гүлгүүдийн нэрхэм шинжэнгүүл хомбурэ хаммуртай дурнар мэдтэй хэмжээчнэ чэцтэй хүннингэн дахунтай хэмжээм хүүгэнтэй адуур мөн шугара ацариуга иннэпү часан гэрэж гэрэ харим бараас зиндэгдэж одын цанаас урдадэртэн улам гандаар тахуатэртэн тийсэн найли бүдэг тахуй зарсан авдабуг одон магнайт оргон жолоо түмний хөлгүүдэт мөмбдэй Шүтээний наадмын соёлонгийн уралдаанд түрүүж яригдсан хурдан хөлгмөрдийн эздэс шагналыг гардуулан өглөө. Монгол улсын гавьяат эдийн засагч Балжин Нимбүгийн шүхэр түрүү морины шагналыг гардуулсан өгсөн бол амх үзүү айр дурдсан морины шагналыг шинжлэх ухааны доктор Барилсрынгийн Дэмбэрэлд Сүхбаатар аймгийн орлогч дарга Мөнхболд энэхүү наадмыг ивент дэтгэж зохион байгуулдаг шүхэрдийн лам сүрнээр шагналыг гардуулан өглөө.
Эрхэм хүндэт үзэг шидэ. Бидний өдрийн тооллын 17 дугаар жарны уулаг чимээг шорон гахай жилийн намрын дэргүн бичин сарын аршин барилгатай шар хулган өдөр буюу аргын тооллын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Жаргалан тогийн нутаг гашууны хүндэт өвөг дээдсийн алтан нутагт өгөөмөр их очирван шүтээнийг босгож 3 жил тутам таглаг наадмыг зохион явуулах удам жилийн дагуу нүүдэлчин группийн захирал шүхртийн бүтэд төрсөн дүүш хүртийн дамсран за мөн одоо Монгол улсын эдийн засгийн шинжилгээ ухааны доктор Балжин Имбугийн шүхүрт үр хүүхдүүд ах トゥ төрөл төрөстэй хамтад өнөөдрийн гашууны хөндийн шүтээний наадмыг ёслол төвлөр зохион байгуулж хурдан эзаалангийн уралдаанд 80 гаруй хурдан үрээг тоосоо өргөхөөр гарааныхаа зурхаар гарч байгааг та бүхэндээ харуулж байна. За Сүхбаатар аймгийн Даргин сумын гом сүрэнгийн дөр цэрэнгийн хонгор хадсан үрээ гэж энэд аймгийн баяр наадам зургаасан үрээ тэргүүтээ 80 гаруй үрээ мордсон төгөөр хэмжээндээ эгэнсэн байна. За оржидоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд тулсан очирван бурхны таглаг их наадмын хурдан эзаалангийн уралдаан гарааныхаа зурхаа дээрээс ирэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд одоо хурдан саард морин саард цагныхын төл саард морин одоо төрүүлж өсөн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Зоригт Баатарын омгөрийн хурдан саард үрээ цээжний хэдэн үрээн дээр гараад ирсэн уршилж байна. Түүний урд тал дээр нь улаан замцтай хүүхэдтэй морин дэвтэй хонгор хадсан үрээ бол Монгол улсын авраг малчин Сүхбаатар аймгийн Даргин сумын уугад аймгийн алдарт байж гом сүрэнгийн дөр цэрэнгийн хонгор хадсан үрээ гараад ирсэн уршиллаа. 3 жилийн өмнө Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд тулсан энэ таглаг наадмын мөн зүүн бүсийн урд уралдаанд төрүүлж байсан хонгор хадсан үрээгээ төрүүлсэн. За үзүүрийн даван үрээний хамгийн наадтар гадарсан цэнгэр цэмцтэй хүүхэдтэй сайхан хар ногоон үрээ Сүхбаатар аймгийн Асгат сумын Гамболтын жиндэмрийн хар ногоон үрээг Сүхбаатар аймгийн Халдсан сумын аймгийн алдарт байж төмөр сүхийн ууган баяр үйсэн өнөөдөр өнгөний 3 үрээн дээр гадарсан байгаа харагдж байна. Аман үзүүн дээр нь гараад ирсэн ногоон өмнөдтэй хүүхэд унсан сайхан морин дэвтэй сайхан хонгор үрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеэс алтан жаргалын нэмдэрч хонгор үрээ гараад ирсэн араас гараад ирсэн үзүүр дээр гарч иржээ. За өнөөдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум байгуулагдсны 95 жилийн оны хоёр наадам аман үзүүнтэд югцрийн хөлөн өнөө спорт байжтэй холбооны нэрмжит наадам мөн аман үзүүлсэн аймгийн алдарт байж Үлзийдийн бат сайхны унган Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын алтан жаргалын нэмдэрч хонгор үрээ байна. За хамгийн алдарт удаад гараад ирж байгаа энэ сайхан саар дүрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Зоригт Баатарын омгөрийн саар дүрээ сумынхаа 80 жилийн ойд одоо хурдан саар тазрааныхын төвд амар хотын саар гэдэг мөр төрүүлж өссөн 2018 он сумынхаа наадамд одоо 7 турдалсан үрээ. За энэ өнгөрсөн жил сумынхаа баяр наадамд хөдлөөрөө 7 турдалсан ийм одоо хурдан үрээ байна. За ард дээр нь гараад ирсэн Гамболтын жиндэмрийн хөрөн ногоон үрээ бол энэ жил одоо нэг баг наадамд хайрагдсан үрээ. Сүхбаатар аймгийн Халдсан сумын үеэс Магсар живийн төмөр сүхийн одоо ууган баяр гэдэг хүн төмөр сүхийн ууган баяр яаж хурдлуулж байгаа ийм үрээ. Айргийн 3 дээр гадаасан сайхан хонгор хадсан үрээ бол 2016 оны таглаг наадамд их цаалан хонгор хадсан үрээгээ төрүүлж байсан. Алдарт улаан сайдын авраг зээл мөрний ундан гэсэн Сүхбаатар аймгийн Даргин сумын уугад Монгол улсын авраг малчин гом сүрэнгийн дөр цэрэнгийн хонгор үрээ байна. Хонгор хадсан үрээ байна. За энэ айдын адуун сүргээс олон хурдан адуунууд төрөн гарсан 2000 оны ардын онцлогийн 86 жилийн үндэсний баяр наадам зургаалж байсан Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Монгол улсын хөтөлмөрийн баатар Ардны алсрын араашин буур тазраг бол одоо мөн энэ айдын амган газраг. За түүний арын хэдэн үрээн дээр сайхан хүрэн үрээ гараад ирсэн уршилтаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Магсрын амжийн өрөөрэй гэж Сүхбаатар сумын алтан ууны таглаг наадамд хайрагдсан өрөөрэй араас нэгэн ширүүхэн өвтөө уршаа гарч ирж байгаа харагдж байна. За энэ ард дээр гараад ирсэн сайхан морин дэвтэй одоо Монгол эмээлтэй хүүхэд болсон сайхан хээр үрээ бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын байж ишийн нэргүй хээр үрээ байна. Энэ жил Эрдэнэ цагаан сумын 95 жилийн оны хоёр наадамд өнгөн дурлж байгаа 7-оор хурдалсан төрсөн ахын зотлон уулын таглаг наадамд одоо аман үзүүлж байсан 2017 онд аман үзүүлж байсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеэс Түмэн улсын мөнгө цэцлийн үе шурдлуулж байсан хурдан сайхан завтар үрээ байсан түүний төршөндөө энэ жил Эрдэнэ цагаан сумын баяр наадамд 7 дурдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын ишийн нэргүй хээр үрээ дэлгэснээ харагдж байна. За ер нь нэлээд жижигхэн хүүхэд болсон ийм одоо үрээ харагдж байна. За хээр үрээ бол одоо нэг 10 адын багцаанд уршилж байгаа харагдж байна. Хязаалан эргээд бол нэг 4 км орчим яваад одоо цул сайхан задарсан үзүүрийн үрээнүүд одоо нэлээд суурайхан холдгараа ичлээ. За өнөөдрийн одоо хурдан цаалангийн уралдааны дунд талд яваа улаан үцтэй хүүхэдтэй сайхан хээр үрээ байгаа. Улаан загад үрээ байгаа. Улаан үцтэй хүүхэдтэй сайхан улаан загад үрээ хурдан цаалангийн уралдааны 8-9-ээр уршилж байгаа харагдж байна. За түүний урд дээр нь одоо сайхан халиун үрээ Сүхбаатар аймгийн Халдсан сумын үеэн дээрс мордсон байж магадгүй халиун үрээ байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеэн дээрс мордсон Булган аймгийн Ангал сумын үеэ Чөдөр эрдний Батбаярын Чөдөр эрдний хурдан хээр үрээ дэлгэснээ харагдж байгаа байна. За өнөөдөр Булган аймгийн Ангал сумын үеэ Батбаярын Чөдөр эрдний одоо хурдан хээр үрээ хурдан цаалангийн уралдаанд мордсон техник номертэй мордсон өнөөдөр нэлээд дэхэн тал гараад ирсэн уршилж байгаа харагдж байна.
За энэ хүү урдан задангийн уралдааны үзүүрийн эдэн үрээ бол одоо нэлээд цуурайхан олонгараа явьсан. За энэ жил бол одоо нүүдэлчин группээс зохион байгуулж байгаа энэ наадмын 3 жил тутам зохион байгуулдаг уламжлалтай. За ер нь бол одоо шүтлэнгийн уралдаанд 3 жилийн өмнө гэхэд өнөө жилийн ардын амьсгалын 98 жилийн үндэсний баяр наадманд айргийн давтуртасан Архангай аймгийн Хотон сумын уяач Дулам сүрэнгийн давсрынгийн хурдан хар азрааг бол одоо шүтлэн үрээ байхдаа энэ наадманд одоо төрүүлж байсан ийм одоо түүхтэй юм байгаа. За ингээд хэлгснээ харагдж байгаа Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын алтан жаргалын нэмдэрч хонгор хатсан үрээ хөнгөнд жаахан гэж ударшиллаа. За энэ жил сумынхан баяр наадманд аман үзүүн дуртасан үрээ. За өнөөдрийн урдан задангийн уралдааны үзүүрийн эд үрээний хамгийн наадтар гадарсан Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын Магсрын анчвын үрээ. Хамгийн наадтар гадарсан улаан өмдтэй цагаан самстай хөөгд болсон атарган дэлтэй сайхан хар хөр үрээ юм байгаа. За цаад талд нь Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын уяа Зориг Баатарын гомбөрийн саарт үрээ байна. Сумынхан энэ жилд одоо энэ айлын унган Янжингийн амралтын хурдан сайрал зарганы төлөө одоо сайралмар төрүүлж байсан өнгөрсөн жил одоо шүтлүүрээ Эрдэнэ цагаан сумын баяр наадманд 7 турдалж байсан энэ сар түрээ. За урд дээр нь Сүхбаатарын аймгийн Асгал сумын гам болдын шинжлэмрийн хар үрээ байна. За ингээд өнөөдрийн хурдан цаадангийн уралдааны өнгөн дээр байгаа хонгор хадсан үрээ. За энэ хонгор хадсан үрээ бол Сүхбаатарын аймгийн Дарган сумын уугууд Монгол улсын авраг малчин аймгийн алдарт байж гом сүрэнгийн дөрцөрөнгийн хурдан хонгор хадсан үрээ байна. За харахгүй адуу сайтай айл гэдгээ бол одоо алхам тутамдаа уралдаан наадманд баталж байдаг юм одоо айл байгаа. За энэ жилийн зүүн бүсийн хурд наадманд энэ хонгор хадсан үрээ 8 турдалсан Дорн таймгийн баян төмөн сумд болсон зүүн бүсийн урд 2019 одоо хуралдаанд бол энэ хонгор хадсан үрээ 8 турдалсан ийм хурдан үрээ юм байна. За ингээд одоо хурдан цаадангийн уралдааны үзүүрийн үрээг манай зурагтаачийн дуранд харуулъя. За энэ дэлгэслэн нэг сайхан бэлтээ өрөн үрээгээр төтөлжээ. Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумын Дасцүгийн амралтын хурдан үрээ өнөөдрийн хурдан цаадангийн уралдааныг өнгөлөд гарч иржээ. Сүхбаатар аймгийн Өвчин ширээ сумын Дамдын сүрэнгийн Ууган Баатарын одоо адууны эцэг талын угшилтай их талын угшилтай эцэг нь бол Сүхбаатар аймгийн уяач Өвгөн Баатарын адууны эцэг талын удамтай ийм одоо үрээ. За энэ жил одоо Сүхбаатар аймгийн Асгал сумын баяр наадманд одоо түрүү магнат турталсан Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумын уяа Дасцүгийн амралтын хурдан үрээ гараа төтөлжээ. За ер нь нэлээд сайхан цуурайхан дагвилтэй ийм үрээ байна. За хонгор хадсан үрээ бол ард дээр нь одоо дараатай юм аа. Яг ард дээр нь дараатай үүдэн хомрын зайтай хоёр үрээ ингээд хөнгөлж эхэлсэн. За Сүхбаатар аймгийн баян дэлгэр Дарган халдсан Асгат наран онгон гэдэг одоо олон сүмдийг хамарсан энэ одоо аймгийн бүсийн хэмжээний сайхан томоохон наадам болсон юм байна. За соёлонгийн уралдаанд бол одоо 100 гаруй үрээ мордсон юм байна. Хязаалан бол одоо бас 80 гаруй үрээ мордсон байна. За ингээд Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумын Дасцүгийн амралтын хөрөөрөө өнөөдрийн хурдан цаадангийн уралдааныг хөтөж эхэллээ. За энэ жил Асгал сумын баяр наадманд төрүүлсэн дааг шидлэндээ дараадаа Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумын баяр наадманд айрагдсан ийм одоо хурдан үрээ. За энэ Сүхбаатар аймгийн хаврын бүсийн уралдаанд энэ жил мөн айрагдсан аман үзүүн дээр Сүхбаатар аймгийн Дарган сумын гом сүрэнгийн дөрцөрөнгийн хонгор хадсан үрээ хэвээрээ. За Даргангийн одоо түмэн бол одоо дөрчхүү гэж одоо дууддаг улаан сайдын авраг зайд мөрний унган эзэн 2004 оны ардын хэмжээлийн 83 жилийн үндэсний баяр наадманд төрүүлсэн Сүхбаатар аймгийн Дарган сумын чөлтвийн улааны авраг зайд мөрний эзэн. За тэр зайд мөрний бол одоо эцэг азархан Сүхбаатар аймгийн халдсан сумын одоо уугуул Монгол улсын алдарт байж аригчээгийн оё гэдэг айлын атун сүргийн унган газраг байсан юм байна лээ. За ингээд одоо хурдан цаадангийн уралдааны дундлын эдэн үрээн дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Магсрын анчвын өрөөрөө хэвээрээ. Наад талд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Жаргалан тугийн гашууны өнд дээгүүр нутагтай аймгийн алдарт байж Зориг Баатарын хүү гомбөрийн хурдан саард үрээ наад талд нь байгаа. За биеэр одоо их жижигхэн үрээ өнгөрсөн жил одоо сумынхан баяр наадманд 7 турталсан юм байна. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Зориг Баатарын саард азраг. За түүний одоо төлн амар хотын саард азраг. За энэ хоёр азрагны эцэг дээд талд бол одоо алдарт галшрын далийн ногоон гэдэг одоо ордог Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн алдарт бай Жамин шируугаан одоо хурдан ногоон азрагны удам бол одоо инээ. За өнгөрсөн жилийн алтан оны 105 жилийн зүүн бүсийн хурд наадманд гсаалан төрүүлдэг хонгормород одоо мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяач амар хотын одоо унган адуу. За бас л одоо энэ өгшөлд хамаардаг ийм одоо хурдан үрээ. За ингээд тархины таван үрээ тасарсан хэвээрээ. Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумын Дасцүгийн амар хотын хөрөөрөө хөтөөсөн хэвээрээ. За энэ жил бол одоо аймгийн бүсийн наадманд айрагдаад Асгал сумын наадманд түрүү магнат турталсан хамаа үзүүн дээр Сүхбаатар аймгийн Дарган сумын уугууд Монгол улсын авраг малчин гом сүрэнгийн дөрцөрөнгийн хонгор хадсан үрээ. Түүний төрсөн ах одоо гом сүрэнгийн бор чулуун гэж одоо аймгийн алдарт уяач бий. За энэ айлын адуун сүргээс бол олон урдан адуунууд одоо төрөн гарсан Арднаа улсын араашийн одоо хурдан буур дазраг улаан сайдын авраг зайрдмөр 2016 оны Хинтээ аймгийн өндөр хаан хотод болсон сүүмсийн нэжиг наадманд төрүүлсэн Хязаалан хонгор хадсан үрээ бол тухайн үед Монголын одоо зүүн тал нутаг тодорсон онц хурдан хөдөг байсан. За тэр хонгор хадсан үрээ бол 16 оны Очирвана хөхний таглаг наадман дээр түрүү магнат турдаж байсан бол Сүхбаатар аймгийн Дарган сумын уяа дөрцсрэн ингээд хоёр наадманд нь дараалан хоёр хонгор хадсан үрээтэй яриад хуйлаадаа сайхан нэгэн төрүүлж байсан бол өнөөдөр ахаад хонгор хадсан үрээ өнгөнд дурдж байна. Айргийн урав дээр Сүхбаатар аймгийн Асгал сумын уяач Хамболдын жиндөвөр энэ жил ардын өмсгөлийн 91 98 жилийн үндэсний баяр наадманд хурдан хээрмөр нь энэ жил 11 турдасан
За ингээд өнөөдрийн урдан цаадангийн уралдааны өнгөний 3 үрээ тасарсан бол 4 дөрөвгө саар дүрээ хэвээрээ. Зориг дуратрын омгөрийн саар дүрээ Эрдэнэ цагаанаас одоо ганц хүрээ явж байна. За эргийн 5 дээр яваа энэ сайхан хар үрээ бол мөн Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын Максрын ханчвын хөрөөрээ. За түмэн олон бол Кана гэдгээр нь одоо сайн мэднэ Максрын ханчвын одоо хурдан өрөн үрээ. Энэ жил одоо Сүхбаатар суманд болсон алтан ууны тахилга нааданд хайрагдсан ийм үрээ. Ингээд тарихны 5 үрээ бол одоо ер нь нэлээд хол одоо цуурайхан салж байгаа харагдж байна. За хөнгөр халдсан үрээг бол одоо буруу талаар нь дохиулаад орж ирдээ. За үндсэндээ бол одоо Эгцаал нэг 7-8 км шахуу явчаа. За үндсэндээ одоо 2 км гарan яваад одоо барайны зурхад орхон. За хөрөн үрээний буруу талаар Сүхбаатарын даргын сумын гомсрөнгийн дөрцөргийн онгор үрээг авчираад нийлүүлээ. За энэ жил даргын сумын баяр нааданд төрүүлээд Дорнод аймгийн Баян Түмэн суманд болсон зүүн бүсийн хурд нааданд 8 турдсан. Шүтлүүрээ өнгөрсөн жил аймгийн бүсийн нааданд Эрдэнэ цагаанд болсон аймгийн бүсийн нааданд 6 турлаа даргын сумын нааданд мөн одоо шүтлэн үрээ төрүүлсэн ийм одоо хурдан үрээ. За ингээд Сүхбаатар сумын овоо тахилгын нааданд энэ жил одоо мөн төрүүлсэн 3-4 хүягараа мартаж байгаа ийм одоо хурдан үрээ бол Сүхбаатар аймгийн даргын сумын уяач Монгол улсын авраг малчин гомсрөнгийн дөрцөргийн одоо хурдан хонгор хаалцсан үрээ байна. За энэ айдын адуун сүргээс одоо олон сайн адуу төрөн гарсан да. Ер нь бол одоо унган адуугаараа 2017 он Сүхбаатар аймгийн зүүн бүсийн урд нааданд аман үзүүн дурдсан даагны уралдаанд аман үзүүн дурдсан ууган бэрийн харин ногоон дааг бол одоо мөн энэ айдын адуун сүргийн өгшөлтэй энэ дааг. За ингээд өнөөдөр тарихны 5 үрээ бол одоо сайхан сар болгон саллаа. За алдарт одоо харааны газар одоо бараан зотол талд одоо сүүмэлцэг зотлон авалаас нэгэн зөвхөн бий дурших Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутагт болсон жаргалан тогийн нутагт байх гашууны удам хүндэд тусгасан очирван урхны шүтээний наадмыг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уугууд Монгол улсын гавьяат эдийн засагч Балжин Имбүүгийн шүгүр тугаа үр хүүхдүүдийн хамтар 3 жил тутам сайхан дэлгэр сайхан зохион байгуулдаг уламжлалын дагуу өнөөдөр ингээд одоо хурдан 3 насны хурдан мордлын уралдааныг тахилга наадамтаа улс аймгийн алдар цолтой өчиж 64 бүхийн барилдааны хамтар зохион байгуулсан ингээд Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяат Тэсвгийн амралтын хөрөөрөө өтөөсөө хэвээрээ. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Түмэн олонхоо донд Баатар Ламжуу гүмэн алдарсан тэр айлын одоо холомтыг салгаж яваа одоо бас мөр үйж яваа ийм одоо хурднуудын нэг борч өмчгийн ногоон гэж хурдан газарганы төлөв нь Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын дараагийн ногоон гэж Түмэн олонхоо донд алдарсан Ламжуу баатрын хурдан ногоон газаргаа. За энэ айлын адуун сүргээс мөн олон хурдан адуу төрөн гарсан. Хамгийн сүүлд их цаалан энэ айлын унган их цаалан үрээ 2011 оны ардын хувьсгалын 80-90 жилийн оюун хоёр нааданд их цаалан цавьтэр үрээ улсын баяр нааданд 4 турдаж байсан бас л их цаалан хурдлагаа үттэй нэг. За ингээд өнөөдрийн хурдан цаадангийн уралдаанд өнгөний хэд дээр орж ирж байгаа энэ цээж нэмнэтээ сайхан хонгор үрээ араас орж ирлээ. Сүхбаатар аймгийн халдсан сумын Монгол улсын алдарт байж Оёгийн хүү их хоёрын хонгор халдсан үрээ хонгор үрээ өнөөдрийн хурдан цаадангийн уралдааны өнгөний 3 дээр орж ирсэн уршилдаа. За өнөөдөр бол одоо Баян дэлгэр халдсан Эрдэнэ цагаан даргин гээд 4 сумын одоо үрээ өнгөнд оруулж байна. За үнэхээр одоо томоохон уралдаан болж бай шигнэлийг чигсэн одоо сайхан уяачтайгаа хөдөлмөр зүтгүүдийг өндөр үнэлсэн ийм сайхан наадам болж Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Тэсвгийн амралтын өрөөрөө өтөсөн даргин сумын уугууд Монгол улсын авраг малчин гомсрөнгийн дөрцөргийн хонгор халдсан үрээ амуу зүүн дээр за 3 дээр орж иж байгаа Сүхбаатар аймгийн халдсан сумын Монгол улсын алдарт байж аригчгийн ояа гэсний хүү их хоёрын хонгор үрээ 3 дээр орж ирлээ. За энэ хонгор үрээ бол одоо соёолондоо уржин жил 2017 онд соёолондоо ардын хувьсгалын оюун хоёр нааданд одоо 10 гаргаж урдсан шараг мөрнийхэн төрсөн дүүгсэн баг шүү. За ингээд барайнд орж ирэхэд Сүхбаатар аймгийн даргин сумын уяаш гомсрөнгийн дөрцөргийн хонгор халдсан үрээ төрүүлж 2 одоо нааданд дараалан 2 их цаалан хонгор халдсан үрээгээ төрүүлэгдээ. Аман үзүүн Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Тэсвгийн амралтын хөрөөрөө аман үзүүн дурдалдаа. За эргийн 3 дээр Сүхбаатар аймгийн халдсан сумын Монгол улсын алдарт байж аригчгийн ояа гэсний хүү их хоёрын хонгор үрээ 3 турталдаа. 4 дээр Сүхбаатар аймгийн Асгал сумын Гамболдын Жиндүбүрийн хээр үрээ 4 турталдаа. Айргийн 5 Эрдэнэ цагаан сумын Цэрэг баатрын омгөрийн саар түрээ хурдалж 6 Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Максрын хандживын хөрөн үрээ 6 турталдаа. За 7-оор энэ одоо хээр үрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын одоо нүүдэлчин группийн гадаа янаас мурдсан сайхан хээр үрээ 7 турталдаа. За 8-9 Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Ойдвын амар тайвны шарга үрээ энэ жил Эрдэнэ цагаан сумын баяр нааданд 4 турталсан шарга үрээ байна. Урд нь өмнө яаж уралж ирсэн? Даагандаа сумынхаа наадам төрүүлсэн. Аймгийн зүүн бүст 6-аас. Шүтлөөрөө мөн аймгийнхаа наадам 6-лаад. Өнөөдөр сумынхаа наадам төрүүлсэн. Дорнотын бүст 8-лаад. Сүхбаатар сумын наадамд 31-нд төрүүлсэн. Тэгээ өнөөдөр дахиад төрүүлж байна. Танд баяр үргээ. Энэ жилийн одоо энэ овооны тахилга наадам хэр сэтгэл ханамж юм бэ? Гоё шүү дээ. Ийм зохион байгуулалттай гоё наадам хөдөөрөл дээр хийж байна. Том баяртай байна. Зохион байгуулалт ярих юм алга гоё байна. Та өмнө нь ирж уралж яв? Олж байгаагүй. Анх удаа. Тэг анх удаа л энэ төрүүлж. За баяр үргээ танд. Олон сайхан баяр төрөө аваарай. Энэ миний унгаа одоо их талдаа Баян дэлгэрийн Амьд сүрэнгийн ууган гэдэг хүний хүрээ одооны хөшөлтэй. Эцэг талдаа Онгон сумын Өвгөөгийн Ганбаатар гэдэг хүний
талтай, эцэг талтай тийм гадаа байгаамаа. За өмнө нь яаж уралж ив? Баг 2 наснда Баянлэгэр сумдаа яригдж илээ. Сая энэ зун асгах сумын баяр наадмын төрөө тэгж оролцсон да. Энэ жил хэд давхар уу гарвалж? Энэ жил 4 дахь давхар уу энэ дээр оролцож байна. За та ууны таглах наадамдаа ирээ сэтгэл ханамж ирээ. Нар хордог ширсэн сайхан өдөр байна. Сайхан наадам болж байна. Бас энэ наадамд 2 3 дахь удаага ирж байна. Тий. Сайхан байна. Тэгээд нийт Эрдэнэ цагаанчуудаа бүгдэнд нь бас баярын төрөйе. Би скватрыг алсан сум. Хангалтар рууган бэрдэг байна. Энэ хасах сум арай чин төмөр ах юм залам байгаамаа. За. Урд нь яаж уралдав? Урд нь хөдлөн шүдлүүрээ нэг харигдаад даагандаа нэг 2 орсон. Энэ жилийнхэн дан уу. Ууны таглах наадам дээрээ сэтгэл их өндөр байна. Цаахан наадам болж байна. Би өмнө дөрөв таглагаараа ирж ирсэн. Гой наадам болж байна. Зохион байгуулж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баяр залархснаа илэрхийлье. Энэ манай өөрийн унгамөрөө аавын маань 40 жилийн хөдөлмөрийн үршин дээ. Тэгээ яг өөрийн унгамөр энэ ах дүүнэр толон морайг төрүүлжсэн. Тэгээд хонгор мор маань энэ жил 2 төрүүлж өнөөдөр 3 тагтлаа. Сэтгэл хөндөр байна. 3 дахь дахь удаагаар ирж уралж байна уу? Энэ 4 5 тагтлаа гарч байна. За энэ наадам дээр сэтгэл хэр байна? Их баяртай байна. Морой дууллаа. Энэ сайхан наадам зохион байгуулж байгаа. Зохион байгуулсан энэ тэгж уралдуулж байгаа. Шамсрахта. Цаашдын ажил амьдрал аз жаргал сайн сайхан нэгзээрэй тоо. Миний саалдрын төлөө 80 жил төрүүлсэн суманда. Өмнө нь яаж уралдаж энэ жилийн хэд дахь давхар уугаар уралж байна? Энэ жил одоо нэг давхар уугаар уралж байна. Нөдлөн баг наадамд нэг орсон. Наадамдаа 7 орсон. 7 орсон. За. Аваа таглахны наадам хэр сайхан болж байна? Сайхан болж байна. Сайхан зохион байгуулалттай. За тэгээд танд амжилт хүсье. Олон сайхан хайрыг түр аваарай. За. Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын жаргалан тогийн нутаг гашууны хөндөд болсон очирван шүтээний таглаг наадмын хурдан цаалангийн уралдаанд түрүү жаргагдсан шандас турдан хөлгүүдийг цолож шагналыг гардуулан хөдөлгөн болжээ. Түрүү мөрний шагналыг Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дарааga Монд улаан трейд компанийн захирал шүгүртийн там сүрэн гардуулан өгч байна. За өнөөдрийн уралдаанд Сүхбаатарын аймгийн Даргин сумаас үрээ төрүүлж Баян дэлгэр сураас үрээ аман үзүүлдэж халдсан сумаас 3 дурдалж Асгат сумын үрээ 4 дурдалж Эрдэнэ цагаан сумын үрээ Айргийн 5 дурдалж өнөөдөр бол одоо 5 сумын 5 үрээ Айрг 4 дурдалсан ийм сайхан одоо наадам зохион байгуулагдажээ. За соёолонгийн уралдаанд бол Дорнод аймгийн Булган сумын уугуул аймгийн алдар туяач Дэмчгийн Батсүрийн хэр үрээ түрүү магнат дурдалсан юм байна. За хэр үрээ бол 2017 онд Сүхбаатар аймгийн баруун урт хотод болсон Сүмбэсгийн хурд наадамд Говьлтай аймгийн Дэлгэр сумын уяа Зоригт баатарын Шижир хотын төрүүлдэг хурдан бар үрээтэй цуг гарч уралдсаар агад одоо 9 дурдаж байсан хэр үрээ өнөөдөр соёолмор одоо төрүүлсэн байна. За 100 гаруй соёолон 80 гаруй их заалан уралдсан. За мөн одоо 80 гаруй одоо дааг тоосоор өгсөн ийм одоо өтгөн сайхан наадам болж Сүхбаатар аймгийн Даргин сумын уугуул Монгол улсын авраг малчин Гомсрөнгийн дөрдсрэн хонгор халдсан үрээ төрүүлэгжээ. За энэ наадам төрүүлж яригдсан морд бол улс усын наадам төрүүлж яригддаг юм бас одоо уламжлалтай. За энэ наадам чөдлөн төрүүлж байсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн алдарт байж Намжуугийн Батчиргалын ужирлуудыг гэсэн хурдан хараад үрээ энэ жил бол улсын баяр наадам назарганы уралдаанд Айргийн 5 турдалсан зэрэг одоо олон сайн хурдан хөлгүүд бол одоо энэ нутгаас додрон гарч улс усын наадамд айрагдсан ийм түүхтэй. За Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяаж Дасцүгийн амралтын хурдан хөрөөрөө амжил энэ наадамд Асгат сумын баяр наадамд төрүүлсэн аман үзүүн дурдалдаа хавар аймгийн бүсийн наадамд айрагдсан ийм одоо хурдан хүрээ. За
За нүүдэлчин группээс зохион байгуулж байгаа Монгол Улсын авиа эдийн засагч Балжины бүгийн шүгүр тугаа өрөө хүүхдүүдийн хамтар зохион байгуулж байгаа гашууны хөндийн очрон шүтээний дагдаг наадмын урдан дагны уралдаан шандас сорих 80 гаруй урдан дагарааны хазуурхаар гарахад үлдэн болжээ. За энэ жил бол одоо зүүнлэсийн хурд наадам өнгө сайхан уралдаад байсан Дорнод аймгийн Хэрэглэн сумын Хариац квадрангийн Эрдэнэ цагаан сумын уугууд аймгийн алдарт байж Эрдэнэцэнгийн ямар санаагийн хурдан хурд дагмартаж байгаа харагдж байна. Өнөө жил Сүхбаатар аймгийн баяр наадам айргийн тав дурдалж Эрдэнэ цагаан сум байгуулагдсны 95 жилийн ой хоёр наадамд айрагдсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяж бодожгийн матгсан байсан Амгалангийн мөнгөрний онгор хатсан дагмартаж байгаа харагдж байна. За мөн өнөө жил Сүхбаатар аймаг байгуулагдсны ой хоёр наадам түрүү магнат урдаад Асгал сумын баяр наадам түрүү магнат урдаад айргийн 3 хурлаад Эрдэнэ цагаан сумын баяр наадам түрүүсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Ингэрийн хурд галаяаны уяж Сумьягийн Амбаатарын хурдан хээр дагмартаж байгаа харагдж байна. За мөн өнөөдрийн урдан дагны уралдаанд Ингэрийн хурд галаяа улсын байгууллагын 5 жилийн ой хоёр наадам энэ жил түрүүлээд аймгийн баяр наадамд айрагдсан Сүхбаатар аймгийн Дарган сумын уугууд талын компани захиад аймгийн алдарт байж Амгалангийн хурдан халуун дагмартаж байгаа харагдж байна. Булган аймгийн Ангал сумын уяж Батуйлын жилэр ирнэ гэж энэ жил ардын хөлсөлтийн 98 жилийн ой үндэсний хоёр наадмын Эрдэнэзийн дэд ангилд хурдан хээр азаргаа айрагдуулсан Чөдөр эрдний хурдан хээр дагмартаж байгаа харагдж байна. За мөн Сүхбаатар аймгийн Алдсан сумын Хариат Монгол улсын алдарт уяж мөн сүрэнгийн хүү баяр сүрэнгийн онгор даг тэргүүтээ олон сайн дагнууд 80 гаруй хурдан дагарааны хазуурхаараа туugдж байгааг манай зурагдаачийн дунд харуулж байна. За энэ жил аймгийн баяр наадмын айргийн 5 дагны давтаяа 2 3 нь одоо энд ирсэн байгаагаас харахад энэ бол одоо ямар шуухан чансаатай наадам болсон бэ гэдг нь одоо харагдж байгаа байна. За хурдан дагны уралдаан бол одоо 8 км-ийн сасарта ирэх юм байна. За сая гэтэл одоо Хязаадангийн уралдаанд 5 өөр сумын үрээ орсон соёолон мөн 5 өөр сумын Доронтоос үрээ төрүүлээд Сүхбаатар аймгийн 4 сумаас одоо үрээ харигдад төрүүлсэн ийм одоо өтгөн сайхан наадмыг нүүдэлчин группийн хамт олон шүгүртийн бүтэд одоо захиралтай нүүдэлчин групп одоо зохион байгуулсан юм байна. За ингээд хурдан дагны уралдаанд шин сүрэг дагнууд гарааныхаа төхөөр хэмжээндээр ирж байгааг харагдж байна. Гашууны удам мөндийн жил 100 зуучлаг сайхантай зуны дэлгэр цагаан өдөж намрын тэргүүн сартай учран зулгасан энэ цаг мөчөд Очирван монголчуудын одоо их шүтэн болсон Очирван хайрхны одоо Очирван шүтэний таглаг их наадмыг зохион байгуулж хурдан дагны уралдаан гарааны хазуурхай дээрээс эргэхэд үлдэн болсон байна. За оржидо хүлэгмөрдийн андөрвөн тоос хурмс тэнгэрт одоо хүлэгмөрдийн андөрвөн тууранаас усан тоос хурмс тэнгэрт өргөдөж өнөөдрийн хурдан дагны уралдаан эргэлээ. За ингээд хурдан дагны уралдаан дөнгөж эргэнгүүд энэ жилийн Сүхбаатар аймгийн Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд одоо түрүү магнат урдж байсан Дорнод аймгийн Хэрэглэн сумын Хариац Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уугууд аймгийн алдарт байж Эрдэнэцэнгийн ямар санаагийн хурдан хонгор даг одоо хөтөлж эхэллээ. 13-нд Дорнод аймгийн баяр наадамд айрагдаад Дорнотын авраг хөтөлж шалгаруулах уралдаанд одоо түрүү магнат урдж байсан 13-ны Дорнотын шилдэг азарга хурдан хонгор азаргын төлөвлөсөн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уугууд Эрдэнэцэнгийн ямар санаагийн хурдан хонгор даг гараад хөтөлсөн аман үзүүн дээр нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хариат Монгол улсын алдарт уяаж мөнгө сүрэнгийн хүү баяр сүрэнгийн одоо хурдан хонгордаг аман үзүүн дээр нь гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. За энэ хонгордагууд энэ жилийн хувьд нэг этгээдийн хурдан байгаад байгаа. За жинхэнэ Монгол одоо уралдаг наадамд бол энэ хонгордаг хаач утсан нэг айргийн таваас одоо салахгүй байж мэдхээр ийм одоо хурдан даг байгаа. За ингээд хурдан дагны уралдаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяаж аймгийн алдарт уяаж Эрдэнэцэнгийн ямар санаагийн сартай хонгордаг төрүүлж Сүхбаатар аймгийн Алдсан сумын Монгол улсын алдарт уяаж мөнгө сүрэнгийн хүү баяр сүрэнгийн хонгордаг аман үзүүн турталж Сүхбаатар аймгаас ингээд Эрдэнэ цагаан халдсан хоёр одоо дахиад байр солиод урдж байгаа байна. За 3 дээр нь одоо ямар даагаарч ирэх нь харъя. За Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт уяаж Борхүүгийн Буянбатын хурдан хүрэн даг буруу талаар нь орж ирээ 3 турдсан бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын мөнгө хөтийн сартай хэр даг 4 турдаж Булган аймгийн Ангал сумын Чөдөр эрдний хэр даг тавлж Даргангийн Амгалан алдартын одоо хурдан халиун даг 6-гаар хурдтаа аймгийн баяр наадамд төрүүлсэн Сумьягийн Амбаатарын хэр даг бас л дээгүүр хурдж байгаа харагдж байна. За өнөө жилийн одоо Сүхбаатар аймгийн баяр наадмын түрүү даг айргийн даг 2 6-7-оор хоёулаа орж байгаа харагдж байгаа шүү ахын сая. За ингээд одоо хурдан дагны уралдаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяаж Амгалангийн мөнгөрдний хонгор алдсан даг бас 10 дотор хурдалаа. Энэ жил анх удаага орж байгаа юм уу? Саяны таглаг сайхан тавлаа. Миний онгоо байгаа юм тэгээд сайхан байна. Аваа наадам сайхан болж гинэ үү? Мормал сайхан байна. Наадмын зохион байгуулалт сайхан байна. Тэгээд нүүдэлчин групп болон хамсрахаа гэр бүлийнхэнд амьдралд над жаргал эрүүл сайн сайхан мөнхний хүсье өрөөё. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын гашууны хөндийн шүтээний таглаг наадмын дагны уралдаанд
Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Амар санаагийн хонгор Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Халзан сумын Уяач Баяр сүрэнгийн хонгор Айргийн 3-аар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Буянбатын хүрэн Айргийн 4-т Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Мөнхбатын Сартай хул Айргийн 5-т Булган аймгийн Хангал сумын Уяач Өдрөрний хайр Тасалгаанд Сүхбаатар аймгийн Дарган сумын Уяач Амгалангийн саарл энэхүү хурдан хөлгүүдийг нь адуунаас нь шилж агтнаас нь сонгож өнөгнаас нь уюулаа даагнаасаа тохиулаад уйсан эцдүүд нь гэвэл өвөө гэдэг сэтгэл бүрдуудаасаа өвдөж авсан уяаныхаа эрдмийг өнөө цагийнхаа уяатай хослуулаад өөрийн мэдлэг туршилгаараа арвжуулаад ам төмөр амгаатай гарсанзуулаад ихтэй гарч өвсөхгүй жолоод туuгаа хийсэн туuгаад ингэсэн хатаараа ноцолдоод түүхийн баага турыг биеийн чангадаад торгон нэрийн тохируулаад гурван аваа тэгшэрсэн удам туртан хөлгүүдээ уяан дээр нь жигсаагад уйхан хоодод хүүхэд багчууд нь ингэ тэгшээ цагнуудаад хүүхэд багчуудын дуунаар хөдөлмөртийн гэдэг мөртөж толгой хэмрэн сэргэж буй хурдан навсан хөлгүүдийг нь унсан хүүхдүүд нь гэвэл баг сургуулийн сурагч байгаа жаахан биендээ баггүй жаахан эрдэмтэй багшийн заасан хичээлийг баггүй сайнаар сурдаг байг төрүүлэх хэрмэлзэлтэй баатруулах хүсэлтэй хилдээ загсан үгнээс автгүй хэцүү зантай сэргэлэн саваа хүс баснда шүүрэ эргүүдэн хөдгийн зоолдор чадварлыг тогтож хоёр хөлөөрөө гавчин зайдан дарцгалсан сэргэлэн саваа хүүхдүүдээрээ онуулан 1 2 3 4 5 6 дорсон хөлгүүдийнх нь нэрсгэм шинжээг нь дурдий гэвэл ашаар атууны өгшөлтэй гавшанхын гудамтай галын хүррэн шиг хацтай дагруу галтрын тухтай талаа хүндийн магнатаа дөрвөн ташаатай дэргүүн хонгорын хаврагтай тугуулгагийн туураатай ах шаргын давхилтай ажраа шаргын хийцтэй асгаад саадын самсаатай ононгийн хэр бүгдрэгтэй нийгмийн хонгор мэлсэрвэтэй гомбочрын саард хондолоо гоёд дүүшиг доотой Монгол хайрчиг гараатай дүүх хайрчиг дөрөгтэй дүүгүр сармж батаастай Бататрын халуун урамтай биттэртэй дүүшиг шанттай хүүхэн авсан шиг ятгууртай хөнгөн нэгэн дохомтой хөрсөн жаахан хүүхэдтэй бөргөж чулуунд бүдэрдэггүй бөргөж шувуунд гүцэгдэггүй хавтгай чулуунд халтардаггүй хараацаа шувуунд гүцэгдэггүй уудын цаанаас ундраад ирдэг удам хотоод игдээдэрдэг барины газар татраад ирдэг бартаасаа мийг туулаад ирдэг гашууны хөндөөдөө суграад ирдэг гашууны хөндөө наадам даалтман хүрэл мэдаадагийн зулаар наанаа нэмдэг хэдэ цаанаа чимэн хэдэ алт зингэр гадаг айрг сүгээрээ мэдаад эцэг хүнээ баярлуулаад ингүй авдыг баясгсан дайрчилсан даян хөдөг давхиж гардаг хангаан бог томны дуртгал даяарын гамжиг ганзуу зайгаалт дээр хөлгүүд нь илүүдээ Зан бочортой залуу хангал байна уу? Бүтэн бөмдөрчтэй. Асхтын нэмжиг байна уу? Нэмжиг хаана? Хоёр байна уу? Гашууны хөндөд байх очирван шүтээний таглаг наадмын хүчит үхийн барилдаанд Улс аймгийн алдар цолтой 64 мөх зодоглож Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Монгол улсын харцаг Шарын Мөнгөнбаатар Булган аймгийн Хотог өндөр сумын харьяат аймгийн хурцаслан Булган эрдний Төмөн Нэмрэл Төв аймгийн Уктаа цайдын сумын харьяат аймгийн хурцаслан Гамболдын Өсхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурцаслан Болор эрдний Номин Далдаанаар шүүгийн дөрөв шалгаран үлдснээс Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхан түүхийн дэвж зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн бүх Монгол улсын харцаг Шарын Мөнгөнбаатар төрүүлж Төв аймгийн Уктаа цайдын сумын харьяат Дүнжин гар бүхийн дэвж лидерийн тойлдон компани бүх аймгийн хурцаслан Гамболдын Өсхөөр зөвлөлээ. За өнөөдөр энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 6 дуурайгийн нутаг дэвсгэр дээр гашууны хөндий шүтээний тахилгын үйл ажиллагаа болыг хамжилттай сайхан болж өндөрлөө. Өгөнд бол одоо бас 3 насны морь уралдуулж хүчит 32 бүх барилдуулаад бол одоо тахилгах маань бол одоо бас хамжилттай тэгшэрсэн ийм сайхан үйл ажиллагаа болж байна. Тахилгах шүтээнийг бол бас 2013 онд бол бас энэ очирван бурхныг бол бид нар бол энэ давцарч залж бол одоо
шүтэнэ байгуулж бол бид нар бол тахиж гисэн. Одоо энэ шүтэнэг бол бид нар 3 жилд нэг удаа тахидаг. Өнөө жил бол энэ одоо 2019 онд бол одоо 3 дахь жилээ бол одоо ингээд сайхан ёс төгөлдөр ингэж тахлаа. За одоо нутгийн 100 олон бид бүгд бол одоо бас үеийн үед бол бас энэ нутаг ус газар усаа дээдлж ирсэн. Сүүлийн үед ялангуяа энэ одоо гашины хөндийн шүтэний маань бол дээдлж ирж тэгээ 100 олны маань оролцсон уулын шүтэнд бол одоо олон сүшиж бишгэж ирж бол оролцож байна. Одоо өнөөдөр жилийн энэ 19 онд болж байгаа шүтэний 3 дахь тахлахын үед бол бас нутгийн 100 олон босод сумдууд маань бас өргөн дэлгэр оролцож шүтэний бас энэ авшигыг бас хүртэж авч бид бүгдтэй бол энэ шүтэний хамт ингэж тахиж шүтэж ирж байгаад нь бол одоо бол энэ бас их бахархштай зүйл бол одоо болж байна. За манай нүүдэлчин групп одоо энэ орон нутагт очрон шүтэнэ дахиад дараа энэ нутаг орныхаа ард түмний баясган зэнгөөж 4 насны мөр оролдууллаа. За тэгээд бүх хөрөлдүүллээ. Энэ сайхан наадам боллоо. Энэ би булган юу эрдэнэ татаад ирж оролцож байна. Энэ оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд энэ нутгийн зан олонд эрүүлийн ад жаргал сайн сайхныг хүсье. Цаашдаа ч энэ наад иймэрхүү наадмыг дахин хийн гэсэн ийм төлөвлөгөөтэй байж байгаа. За ингээд та бүхэнд баярлалаа. Багахан хэмжээний цогтой үед цогоо амруу баг зэрэг урагшаа байрлуулад за үүний дараа бол яг үнсийн саралжин дээрээ төсөө өмнө модоо яж яхаа өмнө бол сэтгэж үнсийн саралжаар орох агаарын нийтгийг бол нээж өгөх ёстой. За ингээд төлөвчтэйгээ ингээд зэрэгцээ буюу дуухныхаа аман дээрээс модоо тавиад асаагаад хойдлоос нь ихэлж төсөө одоо асааж эхлэх юм бол илүү бүрэн шатлалтай аснаа. За доод үнсний саралжийн татваргыг баг зэргийн зайтай байлгана. Агаар доороос агаар үүднээс бол баг зэргийн зайтай байлгана. За ард иргэдтэй анхааруулж хэлэхэд хэрвээ баг цогонд одоо гал түнш нэмэх юм бол угаарын хий бол 100 дотор бол маш их хэмжээгээр үүсэж тэр хэмжээгээр бол орчин тойрноо бохирдуулах ийм одоо үнэлэлтэй байгаа. Тэгэхээр баг цогтой үед бол одоо дахин галгаа буюу дараагийн түвшиг нэмэхдээ заавал одоо мод нэмж хэрэглэнэ. Агаарын бохирдлын эсрэг хамттай хүчээ нэгтгэж байгаа танд баярлалаа. Та 1950 зар аппликейшнийг гар утсандаа хэрхэн татаж суулгах бай. Та App Store болон Play Store-ын хайх хэсэгт 1950 зар гэж бичиж хайх бөгөөд татаж авах хэсгийг сонгосноор 1950 зар аппликейшн таны утсанд суух болно. Та 1950 зар аппликейшнийг татаж авсны дараа баруун дээд буудлын байрлах хэсэгт дарна. Та бүртгүүлэх хэсэгт өөрийн утасны дугаараар болон Facebook хаягаар нэвтэрч нууц үгээ оруулаад аппликейшнд бүртгүүлнэ. 1950 зар аппликейшн заржуулах бүхнийг сурталчилна. Самбайцгааны үзэгчдээ 1960-д мэдээллийн лавлахын заран шууд нэвтрүүлэг яг одоо ETV телевизээр ирхэм үзэж та бүхэн төрж байна. Та бүхэн зараа өгөх хүсвэл 1960-д мэдээллийн лавлахтай холбогдоорой. Таны ирүүлсэн зар ETV телевиз, Mass телевиз 1960-д мэдээллийн лавлахын пэйжүүдээс 1960-д зар аппликейшн, 1960-д мэдээллийн лавлахын сонин дээр давхар байршина. Хамгийн хямдтай репор хамгийн олон мэдээллийн суугаар та бүхэн зараа зарлуулахыг хүсвэл 1960-д мэдээллийн лавлагтай холбогдоорой. Дамбад байрлалтай тавилгын компанид DCP автонгийн мужаан, зүсэрчин,
тавилгын будагчин А хоолны тогооч ээлжийн харуул ажилд авна харилцаа усны дугаар 90 94 33 33 96 66 39 93 96 69 39 IT инженер болон холбоо тохиолдол мэдээллийн инженер ажилд авна харилцаа усны дугаар 70 81 11 70 81 11 мэдээллийн лавлагт маань ирүүлсэн амын сүүлийн үеийн зараас ирхэн үзэгч та бүхэнд сонирдуулж байна. Мөн эрхээ үзэгч та бүхэн маань мессежээр зараа ирүүлэхийг хүсвэл 15-50 гэсэн дугаарлуу лативсгийн фонттой буюу англиар мессеж ирүүлснээр хөтлөгчийн баруун гар талын магад таны зар урсах бүрэн боломжтой шүү. Байна холбогдсон байна. Байна холбогдсон байна. Сайн байна уу? Би ингээд иргэнийхээ өнөмсгийг гээчихлээ. За. Энэ хотод 21-р хороолтоор явж бод айчлаа. Авг нэрээ хэлээрэй. Сүхөө авахтай амар минь. Сүхөө авахтай амар минь. Иргэний үнэлэх өөр бичвэрэнт байгаа юу? Таахгүй ганц иргэний үнэлэх. Иргэний үнэлэхийг гээсэн тул олсон хүн холбоо барина уу? Утасны дугаар хэдүүлээ? 94 44 9711 94 44 9711. За таны зарыг хүлээн авлаа. Ягод ETV телевизээр зарлагдана. Мөн манай сан баазад таны бичвэрэнтний лавлагаанд бол таны үнэлэх бас орно. За баярлалаа баяртай. За баярлалаа тань. Баярлалаа. Сүхөө авахтай амар мэндийн иргэний эмнэлэх Сүхөө авахтай амар мэндийн иргэний эмнэлэхийг гээсэн тул олсон хүн холбоо барина уу? Харилцаа усны дугаар 94 44 97 11 94 44 97 11. Дорны мөхнөр хариуцлагатай офисд компани 8 харьцан 6-гийн харьцаатай загварын Палкан байшингаа 11 сая болгон хямдрууллаа. Урьдчилгаа 4 сая төгрөг. Харилцаа усны дугаар 94-ээс 4483, 9956 6083, 9964 44 83. Мотор хоропсатай КАМАЗ машин худалдаж авна. Харилцаа усны дугаар 94-ээс 4483, 94-ээс 4483. Nissan Armada болон Nissan Infiniti FX маркийн 5600 мотортой автомашин яаралтай хямд худалдаж авна. Харилцаа усны дугаар 94-ээс 4483 байна холбогдсон байна. Ирндрүүтээс 4483. За. Мотор хоропсайтай КАМАЗ автомашин худалдаж авна. Харилцаа усны дугаар 94-ээс 4483, 94-ээс 4483. Дорны мөхнөр хариуцлагатай офсет компани 8 харьцан 6-гийн хэмжээтэй Палкан байшингаа 14 сая болгон хямдрууллаа. Урьдчилгаа 4 сая төгрөг. Харилцаа усны дугаар 94-ээс 4483, 9956 6083, 9964 4483. Nissan Armada болон Nissan Infiniti FX маркийн 5600 мотортой автомашин яаралтай хямд худалдаж авна. Харилцаа усны дугаар 94-ээс 4483, 94-ээс 4483. Таны зарыг хүлээн авлаа. Мөн хөтлөгчийн баруун гар талын багнаар таны зар урснаа. Баярлалаа эртээ. Хамгийн хямд тарифаар хамгийн олон мэдээллийн сувгаар зараа зарлуулахыг хүсвэл яг одоо 1910-тэй мэдээллийн лавлагатай холбогдоорой. Сүхөө авахтай амар мэнд иргэний үнэлэхийг гээсэн тул олсон хүн холбоо барина уу? Харилцаа усны дугаар 94 44 97 11, 94 44 97 11.
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой Солонгос хоолны тоогооч ажилд авна байр хоол цаанаасаа цалин өндөр харилцагын дугаар 9999 22 25 9999 22 25. Зөвхөн хөвгтэй амар мэнд гэсэн иргэний үнэлэх гэсэн тул олсон хүн холбоо барьно. Харилцагын дугаар 9444 9711 9444 9711. Математик, монгол хэл, монгол бичиг, англи хэл, орос хэл, физик, хим физикийн хичээлүүдээр төвшин ахиулах чанартай сургалтууд хичээллэн бага насны хүүхдийг уншуулж, бичүүлж, бодуулж сургана. Өөрийнхөө сургалтын төв харилцагын дугаар 9119 1198 98-7 5588 98-7 5588 1900-аас мэдээллийн лавлагт маань ирүүлсэн амын сүүлийн үеийн зараас эрхэм үзэгч та бүхэнд сонирдуулж байна. Эрхэм үзэгч та бүхэн маань зараа өгөх хүсвэл яг одоо 1900-аас мэдээллийн лавлагтай холбогдоорой. Хинтээ аймагт туслах малчин ажилд авна. Харилцагын дугаар 98 тэгтэг 73 тэгтэг 98 тэгтэг 73 тэгтэг. Ирнэсээр болон 88-тай дугаар зарна. Харилцагын дугаар 8824 22 42 8824 22 42. Шадаланд 1540 м2 3 айлын эрүүл газар яаралтай хямд зарна. Харилцагын дугаар 9946 тэг 753 9946 тэг 753. Дамбад байрлалтай тавилгын компанид DCP автонгийн мужаан зөөсөрчин, тавилгын будагчин, А хоолны тоогооч, ээлжийн харуул ажилд авна. Харилцагын дугаар 9094 33 33 96 66 39 93.